Окей. Өнөөдрийнхөө хичээлийг эхлэе. За базар саддын уншлагын хэн дээр байгаа. Итгэлээ хамтдаа унш. 59 дугаар утсанд. Жохо горван эрдэнд тэгэмо бибер хамагамд нэгэ тэлэгэ бодын орном байгуулж үлдэх Бойд сэтгэлийг үнэхээр үсгэмөн жохо горван эрдэнд тэгэмо бибер хамагамд нэгэ тэлэгэ Бодын орном байгуулж үлдэх бодын сэтгэлийг үнэхээр үсгэмөн жохо горван эрдэнд тэгэмо бибер хамагамд нэгэ тэлэгэ бодын орном байгуулж үлдэх бодын сэтгэлийг үнэхээр үсгэмөн За. Өнөөдрийн хичээл тайлбар 13 дугаар утас одоо 2 дугаар бүлэг рүү орсон. За 2 дугаар бүлэг нь түүнийг хэрхэн сахих ёс гэ. За өмнө бол түрүүчийн хичээл дээр тангараа сонгорын тухай өгүүлсэн. За өнөөдөр 2 дугаар. За түүнийг гэхээр нөгөө өмнө одоо түрүүнд гарсан тангараа сонгоор гэдэг номлосон зүйлүүдийн талаар түүнийг одоо хэрхэн сахих вэ гэж. За сахих ёсно. За очрын үзүүрээс 13 дугаар утсанд байгаа ш. Очрын үзүүрээс за өдийн өмнө санваар авч үлдээд мөнхөө түүнээ өдийн хугас ба завсар чөлөө бүрт бурхан очир эрдэн хийгээд янхаа үлдэхийн евүүзэр алин химээх тэргүүтэн. За энэ дандаа нөгөө одоо дандрын нууц тарны холбогдлолтой номнуудаас их сурвалжуудаас энэ ишиллээ ингэж татж байгаа. Тэгээд ингээ ишиллээ татчихад доор нь тэрнийхэн тайлбар нь явчихдаг. Химээх тэргүүт нь номлосон дагуу язгуурын 5 бурхны ерөнхий ба тус тусын тангараг сэлтийн зориулга тоог нягтлж үлдээд үндсэн ба гишүүний гимонлаар халдаагдсан эсхийг сайтар шинжлэх ба ялангуяа унал тус тусын мөн чанар үүсдэг завсар зэргийг эндүүрлгүй мэдэж үлдээд өдөр 3 шөнө 3 та 6 даслалын егүүзрээр тэтгэхийн үүднээ сахиж үлдээрэй гэж хэлж. За ингээд сахил санваар авчлаа, банл өнгөртлээ, авшиг өртчлээ гэхэд түүний тангараг санваарыг сахих юм ёсууд байдаг. Тэгээ энэ дээр бол одоо тэгэд өртөж чинь өдөөс өмнө тийм ээ өглөө одоо санваар авчихал тэгээ санваараа аваад за гэртээ ирлээ гэхэд өглөө авсан бол өдөр өдийн хугаст бол за өглөөнөөс ахуулаа өдийн хугас хүртэл одоо надад ямар гимонол гарч вэ сахил санваартай зөрчилдсөн юм гарч өөгүй юу гэдгийг мэдэх. За өдөө ингэж өдөр нэг шинжилээд тэгээ хэрэг гарсан байвал тэрнийгаа намжлах гэд өмнө гарсан тийм ээ намжлах зүйлийн намжлан боомтлох энэ боомтлон за зарим нь бол одоо аир усгаж адисттлах энэ бол адистлна. За иймээгээр бол сахих. За ингэчгээд өдөрөөс хойш за орой боллоо гэхэд бас энэ хугацаанд юу гарваа? Надад одоо сайн муу зүйл гарв. Эднэр гэдгээ бас ингээл тус нягтлах нь л дээ. Тэгээ завсар чөлөө бүртнэ гэж байгаа. За тэгээ бурхан очир эрдэнэ гэдэл янхаа. За бурханыг яаж дээдэл вэ? Алт эрдэнсийг одоо хүмүүс яаж ингэж нандинд дээдэлж түүнийг хүндэтгдэг вэ? Яг тэрэн шиг сахил санваар гэдэг чинь бол түүнээс одоо илүү чухал зүйл гэдэг санааг л. За тэгээ ингэж номлосон дагуу за язгуурын 5 бурхан бан авахд бол одоо бүгд язгуурын 5 бурхны тангарагуудыг авж байгаа. За энэ язгуурын 5 бурхан нөгөө бан нууц тарны ингээ авшиг өгөхөд язгуурын 5 бурхны үүднээс бол
авшиг өгдөг. Тэгээд энэ язгуурын таван бурхны ерөнхий нийтэд нь буюу тус тусын тангарагууд. Язгуурын таван бурхны чинь тус тусынхан тангараг гэж байна. За нийтдээ нэг 19 тангараг байдаг. Тэгээ Мижидва бурхны тэд Намбар Нанздын тэд Донду Жанхуугийн тэд эднэр гэдэг ингээ бүгдийн нөгөө язгуурын таван бурхан байгаа. Тэр таван бурхны чинь тавуулангийнхан тангарагыг гаргасан. За зориулга гэж хэлж байна. Тэгэхээр язгуурын таван бурхны зориулга тоог нягтлж. Тоо гэдэг нь одоо түрүүний дээр дөрддөг. За нийтдээ бол 19 тангараг байгаа тийм ээ. Тэгээд тус тусын тэд тэгээд ингээд 5 планетээр нэг 19 тангараг байдаг. За энэ тоогуудыг ягтлаад тэгээд үндсэн ба гишүүнгийн муналаар үндсэн унал нь яаж гарч байна вэ? Гишүүнгийн мунал нь дагалдаж яаж гарч байна вэ? За тэргийн муналар халдаагдж үгүй юу гэдгийг сайтар ингээ шинжлэх ба. За ялангуяа унлын тус тусын одоо мөн чанар гэж хэлж байна. Нөгөө үндсэн уналд ямар одоо мөн чанар байх юм. Тэгээ үндсэн унал гэхээр тэгээд гарна. За хойно бас ялангуяа нууц тарны самгарт холбоотой үндсэн ундууд гарна да. За түүнийх нь тус тусын мөн чанар. За үүсдэг гэдэг маань тэр үндсэн унал яаж гарах гээд байгаа. Тэрний завсар зааг симхи. Тэр зэрэг нь одоо юу байна гэдгийг энэ дүрлэгээ мэдэж аваад тэгээ өдөр 3 удаа шөнө 3 удаа бол одоо 6 таслын яг зүрээр тэтгэхэн үднэс сахиж үлдээрэй гэж хэлж. За нууц тарны авшиг авсан хүн бол энэ Түнтгийн альжир гэдэг номыг уншдаг. Тэр Түнтгийн альжир дотор болохоор түрүүний язгуурын таван бурхны тангарагууд байгаа. Түүнийг одоо яг ингээ сахих ёстой бүх зүйлүүдийг бол тэр Түнтгийн альжир дотор гэдэг гаргасан байдаг. За тэрнийг орчуулахаар 6 таслын егүүзэр гэж. За 6 таслын егүүзрийн уншилга нь одоо өдөр бүрингээ уншиж явах уншлагын бол энэ хойно гавсаргаж өгсөндөө орчуулгатайгаа бас төвлөрөөж галиглаа бичсэн байна. За 65 дугаар утсан дээр бол галигаараа байна. Шууд одоо төв дуудлаарна гэсэн гончиг сумдан энэ жавсууч гэдэг. За ингээд энэ дээр бол гаргацсан. Хамгийн хураангуй хэлбэр нь л дээ. За 63 дугаар хуудсан дээр бол орчуулга нь байна. За энэ бол Шунлаа багсын орчуулсан орчуулгаар үйл энэ дээр гаргасан. За энэнийг бол одоо ингэ уншиж явах хэрэгтэй. Өдөр 3 шөнө 3 гэдэг. Тэр нууц тарны сангаар хүрсэн бол нууц тарны одоо авшиг хүртэхэд бол яг энэ хоёр зүйлийг бол уншиж чаднаа гэсэн хүнд одоо авшиг өгнө гэдэг. Багш нар бол тэгж альддаг. За энэ Түнтгийн альжирыг уншаад тэгээд одоо бүгдөө ингээд тус тусын бүх нарийн ингээд бодох хэрэгтэй байна. За ингэж сахиж үлдээрэй гэж хэлж байна. За түүнд гэдэг маань одоо энэ юунд уналд яагаад унал гарах вэ гэхээр нэг унал гарах 4 үд байна гэж номонд бол гардаг. За яг энэ 4-ийг юу энэ дээр дурдах гэж энэ тод ингээ тодруулсан. За үл мэдэх нь унал гарахын шалтгаан мөн тул дээр санварын ёсыг номлосноор жишиж үндсэн ба гишүүн сахихтгууны тангарагуудыг богд зонховоогийн айлдвар за багш 50-ийн тэн номлол шавийн горил бүхнийг хангагч за суртахаал окторгуйг сүхэн нисэгч за бодисодын газар шагшааватын бүлгийн тэн номлол бодийн голмөр за үндсэн унлын тэн номлол шид бүтээлийн хонхорцог тэргүүт нь номыг нягтлан үзээд мэдэж аваарай гэж хэлж байгаа. Унал гарахын ерөөсөө хамгийн унал алдаа мадаг одоо гим нүгэл хийхийн хамгийн анхны үд хаалга нь юу гэдэг вэ гэхээр энэ үл мэдэх гэж хэлж байгаа. Мэдэхгүйгээс болоод бид нэр янз янзын алдаа гаргаж байна. За энэ дээр бол одоо яг нөгөө тангараг санвартай холбоотой зүйл гарч байгаа учраас энэ богд зонхын айлдсан ном сургаалуудыг энэ дээр бүгдийг хэлж байна. За ийм ном байгаа шүү. Энэнийг үзээрэй. Тэгэх юм бол одоо энэ дотор энэ бүх зүйлүүд бол байж байгаа. Тэгээд тэрнийгээ үзэл судлаад мэдээд авчихаар хүн чинь унал гарах нь бага байна. Мэдээд авсан учраас. За энэ зүйл бол чухал шүү. Тэгээд эндээс үзэл судлаарай гэж хэлж байна. За бид нэр ч гэсэн энэ ертөнцийн юм дээр ч гэсэн мөн адилхан одоо мэдэхгүйгээсээ болоод
хууль мэдэхгүйгээсээ болоод гэмт хэрэгтэн болох тал бий. Мэдэхгүй байна гэдэг үл ерөөсө бүх юмны эхлэл байдаг. Тийм учраас энэ гим мунал алдаа мадаг янз бүрийн эхлэнс нүгэл гэдэг юм уу энэ зүйл мэдэхгүйгээс болж их үүсдэг байна. За энийг анхаарах нь. За хоёрдугаарх нь үл бишрэх гэж байна. За унал гарахын шалтгаан үл бишрэх нь унал гарахын шалтгаан мөн учир түүний ерөндөгт ариун явдалт номын нөхөр очир ах дүү тэргүүтэн буйны садан багш нараа бишрэнд эдэлж хүндлэлийн оронд барьж өргөн хүндлэхүүд хичээх болоо гэж. За мэдээд авчлаа гэхэд бишрэхгүйгээс болоод үл хүндэтгснээс болоод бас унал гарах шалтгаан байна гэж хэлж байна. Энэ бол бас нэг шалтгаан шүү. Тэгэхээр энэ үл бишрэх гэдэг зүйлийг дэвчих ерөндөг нь юу байна гэхээр за ариун явдалтай номын нөхөр очир ах дүү нарыг бол хүндлэх хэрэгтэй. Очир ах дүү гэдэг маань нууц тарны ном сургаалыг одоо хамтдаа сонссон, авшиг цуг хүртсэн, нууц тарны номыг судалж байгаа тэр хүмүүсийг очир ах дүү нар. Очир гэдэг ер нь үг ороод ирвэл цаана бас энэ нууц тарны ном гэсэн утга санааг илэрхийлээд байдаг. За тэгэхээр эднэрийг бол ах дүү. Тэгээд номын ах дүү нар болцсон. Одоо төрсөн ах дүү гэдэг шиг номын буйны ах дүү нар болцсон. Энэ хүмүүсээ хүндэтгэх, за өөрсдийнхөө багш нарыг дээдлэх, хүндлийн оронд барих хэрэгтэй. Бурхан шүтэнэ. Ном хүртсэн одоо номын нөхдөө буйн номонд хамт зүтгэдэг одоо нөхдөө тэгээ ялангуяа багш нараа ингэж хүндэтгэж явах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ унал гарахын одоо нэг үг таалга нь хаагдана гэсэн үг байна. За эднэрийг хийхгүйгээс болоод энд бишрэхгүй үл хүндэтгэхгүйгээс болоод унал гарахын шалтгаан байна гэж хэлж. За мөн энгийн зүйл дээр ч их ажиглагддаг шүү дээ. Тухайн юмыг хүндэл бишрэхгүй бол одоо юу ч биш болоод явчихдаг. Гэр бүлийн хүндэтгэхгүй, аав ээжээ хүндэтгэхгүй байвал одоо гिचнээ аав ээж ажилтаа байгаад тэгэл түүнийг хүндэтгэхгүй бол хинч биш болдог. Тэгээ хүндэтгэхгүйгээс болоод янз бүрийн заяа буйнд нь саад бэрхшээл их байх ийм тал зөндөө бий. За хуулийг ч гэсэн тийм байж шүү дээ. Бид нэр хуулийг хүндэтгэхгүй, төрөөнд эдлэхгүй ийм байх юм бол тэгэл бас л янз бүрийн өгөөдөл түүний үнцийг буурчдаг. За ийм зүйлийг бас яг хөө жишээд бусад юмд ойлгох зүгээр юм уу гэж би бас боддог юм. За 3 дахь нь сэрэмжгүй нь унал гарахын шалтгаан мөн тул цаг үргэлж дурдл мэдэмцрийн харуулаар ажиглан хянаж буруу болон эндүрлийн оронд сэтгэл аласрахыг дэвчээд явдал мөр бүхнээ сонор сэрэмжлүүгээ төгөлдрүүл дээрээ гэж. За 3 дахь одоо унал гарахын үүд юу байна гэхээр сэрэмжгүй байх гэж. Сэрэмжгүй байснаар бол одоо энэ унал гарахын бас нэг шалтгаан нь болдог. Тийм болохоор цаг үргэлж сэрэмжтэй бай. Сэрэмжтэй байхын тулд яг үгээр дурдл мэдэмсэр гэдэг хоёр юм. Тэр хоёроор тэр сэрэмжтэй байхын хоёр харуул нь юу гэхээр дурдл мэдэмсэр гэж. За энэ дурдл мэдэмсэр гэдэг бол одоо номонд их гардаг. Дурдл гэж юу хэлж яах вэ гэхээр өөрийгөө ингээ хянжээдэг. Дахин бүр бодол сэтгэж санаа бодол үг хэл үйл хөдлөл тэр бүгдийг ингээ хянжээдэг. Дахин сэтгэж бодож идэг тэр зүйлийг тэр ухааны тэр одоо бодлыг бол дурдл гэдэг. Дурдна гэдэг маань ингээ дахин санаад байна гэсэн үг шүү. За мэдэмсэр гэхээр тэр миний дурдж санаж байгаа юм зөв байна уу, буруу байна уу? Би буруу юмыг хийх ингээд дурдл болгоо дахин гоё ухаанд сигнал өгöd байж болно. Тэгвэл тэр яг зөв буруу байна уу гэдгийг мэдэмсрээр ухамсараар түүнийг ялгаж шалгаж зөв бурууг мэдэх хэрэгтэй гэж. Тэгээд үнэхээр зөв зүйлээ одоо дурдах хэрэгтэй. За тэгээд тэр дурдсан зүйлээ бол мэдэмцэр тэр ухамсараар баталгаажуулж явах хэрэгтэй. За энэ хоёр зүйл бол одоо яг харуул гэж хэлдэг. Ингээд харуул гэдэг маань одоо аюулгүй байдлыг сахин хамгаалдаг тийм ээ. Тэрэн шиг миний оюун ухааны харуул нь хоёр харуул нь юу гэхээр дурдл мэдэмсэр гэж хэлж. Тэгээ манай нэг ламда гэж ярьж ирсэн. Одоо өвөл бол ингээд жаахан нац өндөр болсон хүмүүс бол галтарч унчих вэ гэдэг ийм болгоомжтой явдаг. Энэ үл дурдл юм аа. Тэрэн шиг одоо
янз бүрийн муу зүйл гарчих вэ, гаргачих одоо тийм сэмхээ завсар зай гарчих вэ гэдэг өөрийгөө байнга дурдж санаж идэг байх юм л. За энэнийг хэлж байна. Тэгээд энэ харуулаар ажиглан хянаад за буруу болон буруу эндүрлийн зүйлүүдийг сэтгэл алгасрахын зүйлийг сайн төвчээрээ тэгээ явдлан мөрмөхнөө сонор сэрэмжлүүгээ төгөлдөр байлгаарай гэж. Явдал гэдэг маань бол одоо үйл хөдлөл тийм ээ. Мөргөхөөр миний бодол санаа. За энэ бүгдэд одоо жаахан сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгээ сэрэмж ер нь хаана алдагдаад байдığım бол гэж бодоод үзэхээр маш их тийм энэгшин дассан газраас сэрэмж их алддаг юм шиг санагддаг. Гэр бүлд, найз нөхдийн дунд одоо ижилдэн тасцсан хүмүүс дотроо өгөөл нутаг ногоохонтойгоо ч гэдэг юм уу. Найз нөхдөйгөө ч гэдэг юм уу. Ийм зүйл дээр одоо сэрэмжгүй санаандгүй юмнуудыг их гаргаж байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр энэ сэрэмжгүйгээр их алдаа мадаг их гардаг. Хүний гомдоох одоо зүрхэнд нь туссан үг хүртэл хэлчих ийм зүйлүүд байдаг шүү дээ. Тэгээ нөгөөдхөн дандаа санаандгүй сэрэмжгүйгээс болоод алдчихад байдаг. За тэгэхээр энэнийг бас бодож явах хэрэгтэй байна. За дөрөвдөх нь нясванаас олдох. Олдох гэдэг маань олон болох гэсэн үг шүү. Нясванаас гэхээр одоо за муу сэтгэлийг хэлж байна те. Олдох нь унал гарахын үүд мөн учир түүний ерөндөг нь өөрт ямар нясванаас хамгийн их буй тэр хийгээд түүний даргуулга ерөндөгийг үлдэж үргэлжлэлийг нь залгуулахгүй байх хэрэгтэй гэж хэлж байна. За нясванаас гэхээр бол одоо муу сэтгэл гэж л ерөнхийд нь ойлгож болох юм. Нясванаас гэдэг дотор яг юу вэ гэхээр мунхаг, уур, шунал энэ гурав хамгийн голлоод байна гэдэг. Тэгэхээр энэ мунхаг гэдэг маань бол юм мэдэхгүйгээс болоод хүн мунхаг байдаг. Үл мэдснээсээ болоод мэдэхгүйгээс болоод. Тэгэхээр энэний ерөндөг нь юу вэ гэхээр за мэдэхгүй байх юм бол түүнийг дагалдаад өчнөө олон одоо би буруу зүйлүүдийг хийх. Тэгэхээр энэ хийгээд ирэхээр унал гарч ийн гэсэн. Унал гарч байна, хилэнц нүгэл үлдэж байна, алдаа мадаг одоо гаргаж байна. Тэгээд түүний гаргана гэдэг маань тэр эргээд өөрт буруу одоо хор үр дагавар ихтэй. Тэгэхээр үл мэдхийн ерөндөг нь юу гэдэг гэхээр л тань мэдэх байхгүй. Номыг унших, судлах, үзэх, утга учирыг нь мэдэх. Энэ тэг мэдэх боловсрал тийм ээ. За суралцах энэ бүгд бол одоо үл мэдхийг арилгах, мунхыг арилгах. Энэ зүйл нь бол одоо мэдэх байдаг. Ерөндөг гэдэг маань түүний даргуулга нь болоод байна. За уур бол одоо бас л нэг юм гаргадаг. Тэгээд уур бол хамгийн аюултай хүн бол тийм ээ. Мянган галбын буйныг нэгэн агшин дуурлагт юу ч хөдөлчдөг юм гэсэн. Үндсээр нь байхгүй хуухалдаг гэж. Тэгэхээр уур шиг одоо хамгийн хилэнцгэж байдгүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ уур их байх юм бол үүнийг дагалдаад маш их олон нүглүүдийг бид нэр хийх. Хүний аймд асалж болно, улгаа хийж болно, хүнийг одоо гомдоох. За тэгэл энэнийг дагалдсан. Дайн хүртэл үсхийг үхсэх аргагүй шүү дээ. Тэгэхээр энэ уурын ерөндөг юу юм гэхээр уурын ерөндөг нь бол асархуй сэтгэл, нэгүүлсэнгүй сэтгэл. За төвчээр байдаг. Тэгээд хүний сэтгэлийн орон зайд ингээ хоёр эсрэг бодол нэгэн зэрэг төрч чаддгүй гэж үздэг. Бурхны шишний одоо гүн ухааны үзлэр бол хүн ууралж яхад тэр инэрл нэгүсэл гэж юм бол хүний сэтгэлийн орон зай байхгүй. Ууралд өрөлцөд юу ч юу. Харин инэрл нэгүсэл эзэлсэн цагт уур төрөх боломж байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр аль нэгний нийцлүүлэх хэрэгтэй л гэж хэлдэг. Тэгэхээр одоо уурыг дарах ерөндөг нь бол одоо асархуй сэтгэл байдаг гэдэг шүү дээ. Хараад ивэдээ хөөрхөө. Яагаад ууралсан юм бол энэ уурлаад мөнчих одоо буруу юм хийндэ гэдэг. Өгөөдөлн уурсан хүнийг харахад одоо ямар харагддаг вэ? Царай зүс нь бараагаал. Тэгэл царай нь минчигээл одоо хүрнтэйл. Зарим жаахан даралт ихтэй хүмүүс бол ууралж байгаа даралт харавчих вэ. Тэмч тал биш шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь харж өрөвдөх хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээд ийм өрөвдөдөг асархуй тийм сэтгэлийг ингээ эзлүүлчихэр уур өрөөсөн төрөдөг. Намайг хөдөөд Баянбалгийн одоо хийдэ суудаг байхад Баянбалгийн хамлам нь ерөөсөө ууралдгүй хүмүүс. Энийгээ л яддаг сайхан. Гэд одоо гिचнээл олон хүн шаваал юм асуугаал ерөөсөө уурлахгүй.
За миний хөө гэд настайч хүн байсан да. Тэгээд харахад их сайхан л байд. За хүсэл тачаал гэж хэлж байна. За түүний ерөндөг нь юу байх вэ гэхээр гуавсыг бослогох үгүй бол одоо энэ надад шаардлагагүй ч гэдэг юм. Ийм ерөндөгүүд байна. Тэгэхээр гол Нисванысын гол 3 одоо суурь нь бол энэ саяны хэлдэг 3 баг. Тэгэхээр энэний аль нь надад их байна вэ гэдгийг ингээ өөрөө бодож үзээ. Тэгээд их байгаагаа түүнийх нь ерөндгийг дадуул гэж хэлж байна. За тэгээд ингээ дадуулаад байхаар дараагийнх нь үргэлжлэлийг тасалждаг байх нь л дээ. Үргэлжил байхгүй болохоор тэр тэгээ зогсож байна. Одоо хүн уурлаа гэхэд үгс өрөөлөөл уур улам харибж яалаа. Тэгэхээр үгс өрхөн байгаа жоохон төвчээд. Жоохон ингээд нэг амьсгаа аваад нэг юу яагаад ирэхээр дараагийнх нь уурлах тэр үргэлжлэн тасалж. Хоромхон зүйлийн зүйл гэж байгаа байхгүй. За ингэж байх хэрэгтэй гэж хэлж. Энэ тэгэл нэг ийм аргууд байна. Тэр Нисванас төрүүлэхгүй байх, түүнийг одоо засах. Энэ ийм нарийн нэг сэтгэл судлалын ийм шинжлэх ухаан байна да. Нарийн аргууд. Тэгээ бид нар бол жоохон л ингээд тэр бүх юмний чинь яг үндснүүд нь л жоохон төвчээр л хэрэгтэй байгаа даа. За энгийн зүйл дээр ч гэсэн яг энэ 4 зүйл л байна да. Тэгээд энэ 4 зүйлийг тийм ээ мэдэхгүй байх, үл мэдэх. За мэдсэн ч гэсэн түүнийг үл бишрэх, үл оошаах. Ингэх юм бол одоо унал гараал тэр ямар тухайн юм үнцнийг бол тэгээ сэрэмжгүй байх. За энэ муу сэтгэл их байх. Тэгэхээр эднэрийг энэ 4-ийг анхаарчихвол одоо өөрөөр бол алдаа унал бол гарахгүй гэж хэлдэг. За тэр мэтчлэн бурхан бодисод ба нарын элминий өмнө хэрхэн ам авсан шагшаавад бүхнээ сайтар сахвас тус эрдэн бол цаглашвэ гэж хэлж. За ингээд сахнаа гэд авчихсан тангараг санваар одоо нууц тарны яв шиг ингээ бүх юмнуудаа олон бодисод ба нарын өмнө одоо тангараглал авч байгаа шүү дээ. Тэгээ энэ авчихсан шагшаавад одоо сахих юм бол тус эрдэн бол хязгааргүй. За нууцын сангаас гэж байна. За альбад бяцлаглууга төгөлдөр бөгөөд хэрвээ тангараг сангаарыг сахих аваас ахуйн төрөлд үлийн эрхээр эсвэт бэсэл алс хтийн төрөлдөө шитвүтэлийг ол юу гэж хэмээжээ. За өөрийн авсан сангаараа төгөлдөр байлгаж гим мунлаар халдаахгүй аваас энэ насанд буян номын мөрхөөж ихэд шамдаагүй ирэхээр шитвүтэлээс оловч төрөл бусдад дээд шитвүтэлийг магтаа болно хэмээн номлосын эсийг дурдан санах үүднээс амьлууга зориулаас ахихуд төрлөхитний эд хав юу бooгаар шамдаж хичээгээрэй гэнэ. За сахил сангаартай тангараг сангаар ингээд төгөлдөр байлгах юм бол гэмээр халдаагдахгүй байлгах юм бол энэ насандаа буян ном хийж бяцлал бүтээл хийж чадаагүй ирэхээр шитвүтэлийг олоогүй байлаа гэхэд өөр нэгэн төрөл дараа төрөлд ч юм уу шитвүтэлийг дээд шитвүтэл гэж байгаа шүү. Зүгээр нэг юу юм биш. Дээд шитвүтэлийг олох нь бол хязгааргүй. Тийм болохоор өөрийнхөө одоо авсан сахил сангаарда үнэнч байх. Тэгээд бяцлагал бүтээлийг үлдэх, ном буйныг хийх. За ингэж гэх юм бол одоо шитвүтэл бол олох нь бол дамжиггүй. Тэр үл эргэлзээгүй зүйлээ гэж. Тэгээд сахил сангаар бол амнаас илүүлгээд бодмөрийн зэрэг дээр гардаг шүү дээ. Одоо сарлаг болохоор ингээ өөрийнх нь савганы ус нэг юм торхоор тэр үсээ тасалж чадахгүй ингээд түүнийг хайрлаа зогсчдаг гэж. Тэрийн шиг бид нар бол тэр сахил сангаарыг өөрийнхөө амнаас илүү тэр сарлаг одоо савгандаа илүү хайртай байна шүү дээ. Тэрийн шиг бид нар сахил сангаарда түүнээс ч илүү одоо нандинж инхрээлж сахих ёстой гэдэл эндээ. За ном дээр үл тэгж гардаг да. Тэгээд ингээд сахил сангаартай тангараг сангаар одоо алдаа мадаггүй байх юм бол дээд шитвүтэлийг бол одоо амархан олно гэж. За цаашаалаа гэхэд 16 төрөлдөөл гэдэг. Ном дээр тэгж байдаг юм байл. За ингээ 2 дугаар үлийг бол ерөнхийдөө болчихно. За 3 дугаар үлийг. За ёсноос хэтэрсэн гим мунал гарах ёс гинэ. За ингээд сахих ёсуудын бол сая энэ 4 зүйлийг анхаараа тэгээ сахиараа гэдэг юм хэлчихэж. За ёсноос хэтэрсэн гэхээр нөгөө сахил сангаарыг сахих ингээд нэг цааз хууль гэж байгаа. Тэрнээс ингээ хэтэрчихвэл гим мунал гарах гэдэг. Тэгэхээр тэр гим мунал гарах. За яавал гим мунал гарахгүй гэдгийг энэ дээр гаргаж өгнө.
За ангид тонлохох гэгээд бод сэтгэлийн сангуарын ялагдал ба үндсэн унал гарах ёс ба үлдэгдэл гэмт үйлдэл гарах ёс зэргийг өөрийн гол номоос номлосон дагуу мэдэж авах хэрэгтэй гэж. За энэ дээр ялагдал гэдэг нэг үг гарч байгаа. Ялагдал гэдэг маань сахил сангаараа ингээд алдчихыг хэлж байгаа. Үндсэн дөрвөн унал хийчихээр одоо сахил сангаараа алдчихдаг гэсэн. Тэгээд нөгөө сахил сангаараа алдчихаар одоо би уул нь сахинаа гэд амлаад авчижээ шүү дээ. Тэгтэл тэрнийг амлж авсан зүйлээ дийлэхгүй болохоор одоо унахаар тэгэл ялагдана гэсэн үг. Яг түүнтэй адилхан. Тэгээд үндсэн унал, за үлдэгдэл, гэмт үйлдэл эднэргээд ийм нарийн зүйлүүд байна. Тэгэхээр яг энэнийг одоо тус тусын номлол байгаа тэндээс мэдэж яваарай гэж хэлж. За тэрний сангуарыг дөрөөх хуналд магад 2 буй бөгөө тийм номлол шид бүтээлийн хонхорцог. За эхнийх нь тийм ээ. За нөгөө нь гэдэг маань 2 дахь нь 2 байгаа гэсэн шүү дээ. За очрын гэрхсээс бодсодбагийн сангуар төгөлдөр бодгал түүний унал нь бол 2 зүйл аймаг бөгөөд үндсэн унал ба бүдүүн унал болоо хэмээн 2 аймаг зайтарна. За энэ тарны сангуар дотор юу байх вэ гэхээр үндсэн унал бүдүүн унал гэ 2 байна л гэж хэлж. За харин цагийн хүрдний язгуур тайлбар сангуар гарах очрын үзүр зэрэг номд тэр хоёрыг нэр төдий дурдсанаас өөр тодорхой зүйл номлоогүй. Энэ тухайд юм а гэж хэлж. За энэ Дүнхрийн номонд бол нэр төдийл ингээд нэрлээд явцсан байдаг гэж. За тэр хоёр үүсгэхийн шалтгаан нь за үндсэн унал ба бүдүүн унал гэдэг 2 зүйл гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хоёрын үүсгэх шүтэн нь гэдэг маань одоо ямар хүнд гарах вэ гэхээр тарны сангаараа алдаагүй сэтгэлийн мөн чанартай оршуулсан 2 онцлог төгөлдөр нэгэн байх хэрэгтэй. Тийм одоо тарны сангаар авчихсан. Тэгээд яг сэтгэлд үндсэнд нь байгаа түүнийг сахиж байгаа тийм хүнд бол тэр 2 унал гарна гэж хэлж. За түүний үндэст гэдэг маань тэр одоо бодгол сахил сагж байгаа хүний сэтгэлд гэсэн. Үндсэн унал бодтой гарахад үндсэн уналын 5 дугаараас бусад 13-ийн суурьт эхэлж ороод за эцэслэн төрхийг хүртэл их нарийн нисванас бүрдсэн байх хэрэгтэй бөгөөд бодсодвын газрын шагшаабатын бүлгийн тийм номлолоос гэж хэлж. За энэ 5 дугаарх гэдэг маань одоо энэ дээр болохоор бол нөгөө бодисодын сангуарын тухай ярьж байгаа шүү. Бодисодын сангуарын. Бодисодын одоо сангуарын үндсэн 18 унал байгаа. Тэрний 5 дугаарх гэдэг маань тэр 18-ын 5 дахаас бусдна гэж хэлж. За 5 дахаас бусад 13-ийн тий 14 онд байдаг. 13-ийн суурьт эхэлж ороод эцэслэн төгсгийг хүртэл их нарийн нисванас бүрдсэн байх. Их нарийн нисванас гэж одоо ийм бүр арилахад их бэрхтээ ийм нисванас байдаг байх. За энэ бүрдсэн байх хэрэгтэй гэж хэлж. За тэгээд энэ номны нэр гэж. За энэ бодисодын газрын шагшаабатын бүлгийн тийм номлол. За ялагдлын орон ажлын 4 ном эдгээрийн баг ба дунд нарын нисванасаар нэн ариун шагшаабатын сангаар алдагдахгүйч их нарийн нисванасаар алдагдах болоо хэмээж. За энэ дээр нарийн нисванас гэж байгаа тийм ээ. Тэгээ тэрнийгаа болохоор баг дунд их гэд бас дотор нь ангилаад байна. Тэгэхээр баг дунд хоёроор бол одоо тэр шагшаабадыг алдахгүй байх боломжтой. Их нарийн нисванас байгаад ирэх юм бол түүний ирэхээр бол энэ одоо сангаараа алдчих тал байна гэж хэлж. За үндсэн унлын анхны суурь тавигдахад гэж хэлж байгаа. За тэр үндсэн унлын яг анхны суурь тавигдахад багшигаа муу хэлж гмийг нь өгүүлэх хүслээр гүтгэлгийн оронд барьж үл тоох идүүг огоорох хүслээр үл бургадах. За нэг зүйл байна. Багшигаа муу хэлэх тийм ээ. Гмийг нь харах. Багшийн гмийг бол харж болдгоо гэдэг шүү дээ. За тэгэхээр ингээ гмийг нь хараад тэгээ түүнийгаа бусдад ярих гад одоо өгүүлэх юм хүслээр гүтгэлгийн орон гэж. Нөгөө муу хил амны бай болгож тэр оронд барихтаа одоо үл тоох. Нэг тоосон шинжгүй байх. Тэгээд огоорох хүслээ тэрнээсээ болио гэд ингээд орхиж чадахгүй. Тэр хүслээ буруутгахгүй байх гэж. За би багшигаа энэ мэт муу хэлж болохгүй хэмээн ичих. Хэрвээ энэ мэт хандвал одоо бусад хүмүүс муу хэлнэ хэмээн сонжгууртай байх зэрэг ичгүр сонжгуур өчүүхэн зүйлдэх гэж. За нэгдүгээрт бол багшийн гмийг өгүүлэх. Тэгээд тэр өгүүлж байгаа хүслээ зөв гэж бодох.
За хоёрдугаарт болохоор бол ичгүүр сонжгоор байхгүй. Ичгүүр сонжгоор гэдэг хоёр үг бол одоо ингээд ичин гэдэг маань юунаас ичих гэдэг гэхээр өөрөөсөө л ичих. Муу юм хийж байгаагаас айчих, эрдэм номгүй байгаагаас айчих. За сонжгоор гэхээр би муу юм хийхээр бусад хүмүүс намайг сонжин тийм ээ. Тэгээ сонжчих бидээ гэж одоо өөртөө сонжгоортой хандахыг бол сонжгоортой байх гэдэг. Тэгтэл энэ дээр бол багшигаа муу хэлэхдээ муу хэлж болохгүй шүү гэдэг ингээ ичих зүйл алга. За ингээд муу хэлэх юм бол одоо хүмүүс намайг муу хэлнэ. Одоо багшигаа тэгж яана гэж хүмүүс сонжино гэж бодоод сонжгоортой байх юм байхгүй. Тэгэхээр энэ ичгүүр сонжгоор шүү өрчүүхэнж үл төрөх. За багшаа доромжлох ажилд дурлаад түүнийг бүтээхийн бэлтгэл байсан. За багшигаа нөгөө муу хэлэх гэдэг ажилд их дуртай. Тэгээ бүтээхийн суур бэлтгэл одоо юу гэдэг. Хүн амтан дуудаал аливаа тэр ягаал тэгээ сэтэл гаргаж ирээл. Нөгөө хэлсхийвэл нөгөө төрөө очих гээд байдаг. За багшигаа муу шахаг гимэргүүд үзэж эрдэм мэтээр ойлгох зэрэг дөрвөн зүйл буюу өгчлж байгаа. За ийм нэг дөрвөн зүйлийг давчлах юм бол тэр үйлдэлийн эдлэх хүслийг үл буруутгах. Тэр үйлдэл гэдэг маань нөгөө багшигаа муу хэлэх юм. За тэр хүслэн бол буруу гэж бодохгүй байх, ичгүүр сонжгооргүй байх. За түүндээ гэж хэлж байгаа. Биширч нөгөө багшигаа муу хэлэх ажилд их дуртай. За гимэргүүдүүл харах зэрэг дөрвүүлээ бүрдсэн бол үндсэн унал гарчсан учраас тэрний самгаар алдлаа гэсэн үг. За энэ дөрвөн зүйл ингээ бүрдчихэл юм бол тэгэл тэрний самгаар байхгүй. Энэ тэрний самгаар өдөр бол ялангуяа одоо багш гэж чухал. За энэ дөрвөн зүйлийг анхаармаар байна. За тэгэхдээ эхлээд багшигаа муулах хүсэл сэтэл төрхөөс ахуулаад бодит үйлдэл төгсөн төгсдөл дөрвүүлээ бүрдсэн байх шаардлагатай. За муу хэлэх хүсэл төрснөөс ахуулаад тэр дөрөвдөх зүйл. Яг бүрэн одоо үйлдэл болоо төгсдөл дөрвүүлээ бүрдсэн байх шаардлагатай гинэ. За тэдгээрээс анхны 3 зүйл байхгүй ч гим мэргүүд үл хар бас гэж. Анхны 3 зүйлийг хийгээгүй. Тэгээ гим хор уршигтай юмаа гэж харахгүй бол үндсэн унал гарахгүй учраас дунд суурилдаг гэж. За анхны 3 буюу 2 ба 1 нь нэг зүйл нь одоо бүрдсэн ч гим мэргүүд үзэж байвал баг цоврол болно. Их гимтэй шүү эн чинь одоо маш их болохгүй зүйл гэж ингэж тэрнийг ойлгож байх юм бол баг цоврол гэхээр уналлыг л хэлж байгаа юм л та нүгэл болно гэж гим үсэг бол. За тэр мэд үндсэн ба гишүүний бүдүүн унал үүсэх нөхцөлийг мэдэж аваад ёсчлон эсэх бас гим мэргүү маш их айгч хэлж. За мэдээд авчлаа. Мэдснийхаа дараа сахихгүй бол бас гим их шүү гэж хэлж. За хэрэг багын үндсэн дандраас тангаргаан дөрөөд суусан муу явдалт бяман хөнөөгчхөн лав эргэлзээгүй. Хэлэнцийн явдалт мөнхөг чанарт хурмөггүй төрлөх муу хүмүүнийг дагнасвэр гэсгэх бол босч түүнийг би болбоос аварчулж чадъя хэмээсэн мэт. За хэмээсэн мэт өөрөө хэрхэн авсан тангараг санваараа нодны цэцгээ мэт ин хэрийлийн сахихууд шамдаж ялангуяа үндсэн унлаар хизээж халдаахгүй байх нь их чухал шүү гэж хэлж. За сахил санваараа бол одоо нодны цэцгээ шиг тангараг санваар гэдэг. Шиг л одоо сахих гэрхтэй байх нь дээ. За түүгээр халдаагдвал тэр үндсэн унлаар халдаагдвал гэж байгаа. За санваараа алдахад өрөх тул жич намжлах тэргүүд нэр хариуцгаж үлдээ санваараа сэргээвч энэ насанд магтаа олох байсан дээд шийдвэртэл холдож улмаар төрөл бустаж шийдвэртэл олоход бэрх болно гэж хэлж. За гэмээр халдаагдчих бол тэгээ түүнийгээ эргээд намжлаа, бомтлоо, дариусгалаа ч гэсэн энэ насанд одоо олчих байсан дээжүүтэл холдох нь. За бусад төрлүүд ч гэсэн шийдвэртэл ороход бэрх болно л гэж хэлдэг. За тиймээ санваар гарах угаас хэрвээ шийдвэртэлийн дээдийг хүсвээс ариун дээд тангарахтаа л үрдсэх юу гэж тангарага. За түүнийг алдснаас амиа огооцол явдч үхэх минь ч одоо дээр бууз. Сахилаа алдчихснаас үххэн дээр л гэж үзэг. За тэрч байтугай гишүүн бүдүүн унал ба гимтүүлдээр ч халдаахгүй байхад шамдаа хэрвээ хаяа ерөндөгийн хүч хүчүүхэн Исванасын чадал ихийн ирэхээр халдвагдвас тэр даруй толгойд гал ноцох. Өрөөд могоо ирэх мэд
айн эмээж гимшиллэг үсэлтээр наминчлан бомдлох шамдаад гмийг ариусгаж үлдэх. За бусад дарганд цаг үргэлж хичээгээрэй гэж хэлж. За хаяа одоо ерөндөг баг нисманас ихийн үднээс ингээ хэлэн цунд гарчих юм бол тэр даруйд нь л одоо толгойд галаа уцгаар хүндгээл яах вэ их унтраах бол сандраал түүнийхэн төлөөл явдаг шүү дээ. Ингээд өөр дээр одоо могоо ирэхээр хүн яаж сандарч айх вэ? Яг тэр шиг айж сахлаа алдсан да одоо айж намжлах хэрэгтэй бомдлоорой. Тэгээ ариусгах арганд цаг үргэлждэг хичээгээрэй гэж хэлж. За сайтар бүтээлийн дандраас өдөр сэрэмжгүй үйлцэн нүглээ шүн дус үрд намжлаа үдэш үйлцснээ өглөө намжлаад сайтар сахихуд ит дурчилтай байгаарай. Дуртай байгаарай гэж хэмээн амласан гинэ. За ингээд ерөнхийд нэг ийм одоо сахил самгаарын тухай гарлаа. Түүнийг хэрхэн сахих ёсны тухай гарч ин тийм ээ. За гим унал гарах ёс. Тэгээ гим унал гарах ёсны одоо хамгийн гол зүйлийн олон зүйл бол байгаа бох нарийн одоо бүр тэгээд тэр дэлингийн лавжаа эднэргээд хүртэл байдаг гэдэг. Тэгээ тэрнийг тэр сахил самгаар хүртсэн улсууд бол бүр хөтлүүлэх нарийн зүйлүүд бол байдаг бахан. Тэгэхээр тэрнийг өөрсдийнх нь номлоос одоо мэдж аваараа гэдэг энэ дээр бол товчхон гаргачих. За ялангуяа тарны сангаартай холбоотой зүйлүүд бол багштай их харгалздаг учраас нэг гол дөрвөн зүйл байх нь байна шүү дээ. Тэр дээр дурдсан тийм ээ. Багшийнхаа муу хэлэх одоо тийм хүсэл байх. Тэрнийхээ буруу гэж үзэхгүй байх. Тэгээд ичгүүр сонжооргүй байх. За тэр багшийнхаа муу хэлэх ажилд их дуртай. Тэгээд тэр муу хэлж байгаа энэ зүйл маань бол их хоргим хортой шүү гэж бодохгүй ба. Ийм дөрвөн зүйл байх юм бол одоо бүх юмний чинь суур үндсэн унал гарах. Үндсэн унал одоо гарах сангаараа алдчих. Тарны сангаараа алдчих юм бүрэн зүйл байна шүү л гэдгийг энэ дээр ерөнхийд нэг анхааруулаад хэлж байна да. За ингээд өнөөдрийн хичээл өндөрлөе. За дараагийн хичээл дээр бол 4 дахь хөлбөрөг орох нь. Дагэж байна саяг яваад дандандава гондагон пандан жавдрж явзан досандава едэмэн бүрэндөө салж шоо. Саяны одоо номон дотор гарч байгаа зүйлүүд бол зөвхөн тийм ээ яг одоо танах сангаар авсан тийм хүмүүст л гэж холбож бодхоос гадна ер нь хүнд ёс суртахуй их чухал юм байна гэдэг зүйлийг л энэ дээр гаргаад байгаа. Тэгээд тэр ёс суртахууныг алдах одоо ёс зүйгүй байх дөрвөн үүд гэж байна тийм ээ. Дөрвөн унал гарах дөрвөн үүд. Энэ бүгдийг бас үзээд бус зүйлтэйгээ бас харьцуулж эргэцүүлж бодох хэрэгтэй юм шиг. Хэрэгтэй байх. За өдрийг сайхан өнгөрүүлээ. Өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийнхөө хичээлийг эхэлнэ. 59 дугаар хуудсанд эхлээд уншилгаа уншичаа тэгээд эхлэе. За 59 дугаар хуудсан дээр Жохогорван эрдэнд тэгэмо бибэр хамгамны гэдэлгэн бодын орном байгуулж үлдэх Бодыз тэгэлигэн үнэхээр үзэгмон Жохогорван эрдэнд тэгэмо бибэр хамгамны гэдэлгэн Бодын орном байгуулж үлдэх бодын сэтгэлийг үнэхээр үзэгмөн Жохогорван эрдэнд тэгэмо бибэр хамгамны гэдэлгэн бодын орном байгуулж үлдэх бодын сэтгэлийг үнэхээр үзэгмөн За 18 дугаар хуудас.
За 4-р бүлэг рүү орсон. За гэмээр халдаасныг бодиттой ариусгах ёсонд 3 гэж байна. За 4-р бүлэг. За өмнө бол одоо сахил санварын тухай номсон. За түүнийг сахих ёс тэгээд гэмээс ёсноос гэтэрч гим унал гарахын ёс гэдэг ингээ 3 бүлэг гарцсан. За одоо бол гэмээр халдаагдсан ёсноос гэтрээд гим унал гараад тэгээ гэмээр халдаагдсан бол түүнийг бодиттой ариусгах ёсонд 3 байна гэж. За дасгалын бэлтгэлийн зэрэг, дасгалын бодит, бяцлаглын зэрэг, дасгалын завсрын зэрэг гэдэг ийм 3 байна. За даслал гэдгийг бол төв дээр тун гэдэг хэлдэг. Тун гэдэг нь бол тодорхой хэмжээнд бясалгах нэг ийм хугацаа хэлээд байна. Тэгээд тэрнийг одоо даслал орчуулахаар даслал гэж. Даслал тун. За зарим нь шууд тунгаар нь одоо хэлээд явцсан ч байдаг. Манайхан бараг тун гэхээр бараг ойлгодог доо. За 1-р гэнэ. За дасгалын бэлтгэлийн зэрэг гэнэ. За ерөнхийдөө базар садын бүтээх аргын язгуур олон байдаг ч өнөөдөр нийтэд алдарсан дагуу Гүхья Самаза, Хэрүүга, Ямандага тэргүүтний бүтээх аргын эхэнд буй үүний үндсэн номлол нь энтхийн их багш зам бэлэгт хэмээн алдарсан Дорж Дамба бээр зохиосон базар садын бүтээх арга хэмээх нэрт мөн бүлгөөгч. За энэ альва бясалгалыг ингээд яг дагнаад хийхэд тухайн бясалгалын одоо барьж хийдэг хөтөлбөр ном байдаг. За тэгэхээр энэ дээр бол энэ базар садын одоо бүтээх арга гэсэн энэ номууд бол зөндөө олон байдаг гинэ. Гэхдээ нийтэрт алдарснаар нийтэд одоо төвгэмэл алдарсад дэлгэрснээр бол Гүхья Самаза гэдэг маань сандуу гэлж байгаа. За Хэрүүга гэхээр дэмчиг урхан, Ямандага гэдэг маань бол одоо жигжид урхан. За энэ 3 гол ядам одоо тэргүүтний ихэн дэр бол базар сад ингээ бясалгах одоо ёс байдаг. Заавал бясалгадаг. За тэрний ихэнд байгаа гэж хэлж байна. За үүний үндсэн номлол гэхээр одоо бидний энэ үзэж байгаа номны яг тэр заваа гэж хэлдэг юм аа. Заваа гэдэг маань бол одоо энэ язгуур их үндсийг нь хэлж байгаа. За тэр номлол нь бол тэр энтхийн их багш за зөм бэлэгт гэж алдарсан Дорж Дамба гэдэг хүний зохиосон базар садын бүтээх арга гэдэг ном мөн шүү гэж хэлж байгаа. За их сурвалжийн дүрдээд байгаа. Бид нэр яг ийм их сурвалжтай, яг их үндэстэй ийм номноос одоо авч ишилж гаргаж байгаа шүү гэдэг судалгаан дээр ч гэсэн байдаг шүү дээ. Их сурвалж нь юу юм? Хаанаас гарал үүсэлтэй, хэн зохиосон, ямар ном байгаа юм гэд ингээд бүр тэр их үс яг гарал үүслийн их баттдаг түүнтэй адилхан. За энэ бол энтхийн дээр их багш зөм бэлэгт гэж алдарсан Дорж Дамба гэдэг хүний зохиосон базар садын бүтээх арга гэдэг ном шүү гэж хэлж байгаа. За түүнээс бол их авч байгаа юм аа. Үндсэн номлол нь бол тэр болж байна. За аль нь анхааран авах бодгал гэж. За энэ базар садыг хэн бясалгах вэ? Ямар одоо бодгалууд бясалгах вэ гэвэл энэ дээр хэлж өгөх гэж. За очир ирэхсээс гаднаа шарваагийн явдлыг судлаад дотоод хураангууд маш баясан муу хэмээсэн мэт ангид тонлох 8 язгуур санваараас аль нэгийг нь аваад 3 үүдээ номхдох нь чухал амирлангийн агаараас бод сэтгэлийн санваар төгөлдөр за нийтийн мөрийн эхлэл багшийг шүтэх ёсноос ахуулаад ерөнхий эрдэмд суралцахыг хүртэл адаглаад ургуулan бясалгахаас янагшид баттай дуржлагдсан байх шаардлагатай гэж хэлж. За ямар бодгол энэ базар садыг бясалгах ёстой вэ гэхээр за гаднаа шарваагийн явдлыг судлаад гэдэг маань бол одоо энэ ангид тонлохын санварын аль нэгийг нь бол авсан байх хэрэгтэй гэж хэлж байна. За тэгээд дотоод хураангууд маш баясан мó гэдэг маань дотоод сэтгэл нь одоо зөв ялангуяа бод сэтгэлээр өдөөгдсөн тийм сэтгэл нь сайхан ингээд амирлаад одоо тогтун болсон зөв болсон ийм сэтгэлтэй тэгээд бод сэтгэлийн одоо мөн санваар төгөлдөр ийм бодол байх хэвээр. За тэгээд нийтийн мөр гэхээр юм бол одоо нийтээрээ үзэл судалдаг тэр сургаал номлолын
хамгийн ихэнд нь багшийг шүтэх ёс байгаа. Тэгээ багшийг шүтэх ёсноос ахуулаад чөлөө учрал, за өхөл мөнхөс, үеийн орчлонгийн одоо зовлон аврал одуулах ёс тэргүүтэй ийм нийтийн ийм мөрүүдийг ерөнхий одоо мэдэх ёстой баг дунд их төрлөختний мөрийн зэргэнжийг бол ингээд судлаад мэдсэн байх хэрэгтэй. Үхүүдээ л одоо наандаж адаглаад гэхээр наандаж ингээд ургуулan бясалгах дотроо одоо мэдлэгтэй болчихсон, тодорхой хэмжээний ойлгоцтой болцсон. Тэгээд багасаа одоо бясалгал ингээ хийдэг, бясалгалын одоо дөртэй болцсон ийм байх хэрэгтэй гэж хэлж байна. За ийм одоо байх хэрэгтэй шүү. За тийм дуршлаггүй бол гэж. За дээрх зүйлгүй бол сахиул сангаар байхгүй тийм ээ. За мөн одоо нийтийн мөрийг сайн судалж мэдээгүй ерөөсөө ямар ч ойлгоц одоо том бага байх юм бол гэж байна л да. За энэ дээр гарсан зүйлүүдийг хэлж байгаа. За ийм дуршлаггүй бол тарны мөрд орхон тусгүй бөгөөд үлгэрлэвэл мөсөн дээр орд гарш барихлуугаа адил хэрэггүй зүйл болно хэмээн айлдсан учраас нийтийн мөрийг итгэл үнэмшилтэйгээр магадлан судлаад нууц тарнын дээрүүгүй мөрд орохыг хүсэх хэрэгтэй гэж хэлж. За ийм дуршлаггүй бол одоо тарны мөр рүү ороод бол тосгүй. Жишээлх юм бол ингээ мөсөн дээр одоо орд гарш барих та ягаад л мөсөнд байхгүй хайлал алга болохоор тэр орд гарш байхгүй бол суургүй болчихж байна. За түүн шиг одоо тийм зүйл болох учраас эхлээд нийтийн мөрийг бол одоо итгэл үнэмшилтэйгээр сүжиг бишрэлтэйгээр түүнийг бүр магадлан гэдэг маань нягтлаад гэсэн үг. Зүгээр ингээд нөгөө сураг төдий биш. Өгвөл одоо хит их сүжиг дээр дөлдөөд ах биш. Сүжиг байлгүй л яг итгэл үнэмшил байх ёстой. Гэхдээ түүнийхээ яг уг мөн чанарыг олж мэдхийн тулд магтал судлах хэрэгтэй. Тэгээд нийтийн мөрийг ингээд судалцсны үндсэн дээр тарны мөрд орох юм бол орох хэрэгтэй. Ялангуяа одоо хандсшгүй юм тарны мөрд орох хэрэгтэй гэж байна. За ийхүү ороход тарны мөр ороход за гүхья самаза хэрүүга яманда 3 тэргүүтэн дээрүүгүй ядмын аль нэгийнх нь хот мандалд үүсгэлийн зэрэг боловсруулагч хомхийн авшиг 3 аглагийн төгсгөлийн зэрэг боловсруулагч нууцсын авшиг утгын гэгэн гэрэлдэл энэ төгсгөлийн зэрэг боловсруулагч бэлэг бэлгүүний авшиг за хослон орохын төгсгөлийн зэрэг боловсруулагч үгийн авшиг буюу 4 авшигийг хүртэх бэлтгэл сэтийн үүднээс 4 авшиг тус тусын мөн чанар үйлдэл чадамж хийгээд судлах, урвуулах, үйлдэх 3 тэргүүтний дохион учруулах боловсролыг магад олж үйлдээрэй гэж хэлж. За ингээд тарны мөр рүү орлоо гэхээр тарны мөрд орохын үүдэн одоо тангараг самар гэж бан гэж хэлдэг. Шашинд орохын үүд бол аврал одуулах. За магад гарахын үүд бол нирванд орохын үүд бол магад гарах. За нууц таринд орохын үүд нь бол авшиг буюу одоо бан хүрдэг гэж. За ингээд нууц тарин руу орохын тулд бол одоо санд үе дэмчиг жигжид 3-ын аль нэгийнх нь үүднээс бол одоо бан авах хэрэгтэй. Тэгээ хот мандалд нь орох. Ингээхийн тулд тэр 4 авшигийг авах хэрэгтэй гэж хэлж байгаа. За 4 авшиг нь болохоор хомхийн авшиг, нууцын авшиг, бэлгүүний авшиг, тэгээ үгийн авшиг гэдэг ийм 4 авшиг. За хомхийн авшиг гэдэг маань бол одоо хот мандалд оруулахад үүсгэлийн зэргийг боловсруулах нь бол хомхийн авшиг байна. За нууцын авшиг гэдэг маань болохоор 3 лагшингийн төгсгөлийн зэргийг боловсруулагч нь бол нууцын авшиг болно. За утгын гэгэн гэрлийн одоо төгсгөлийн зэргийг боловсруулагч нь бол бэлгүүний авшиг. За хослон орох гэхээр арга бэлэг хоёрыг одоо хослон орох. Төгсгөлийн зэрэг нь бол зэргийг боловсруулагч нь бол үгийн авшиг гэж. За энэ 4-ийг хүртэх одоо бэлтгэл сэлтийн үүднээс энэ бан авах нь бол энэ нууц тарны мөрд орохын бэлтгэл нь болж. За ингээд 4 авшиг тус тусын мөн чанар
үйлдэл, чадамж хийгээд за тус тусынх нь одоо мөн чанарууд юу юм? Ямар одоо үйлийг бүтээх, ямар чадамжтай байдгийг эднэрийг нь бүгдээр ингээд мэдэж авах. Тэгээд судлах одоо бан эднэрийн сайхан судлаад яг мөн чанарыг мэдээд бангийнхан утга учирыг мэдээд ингээд судлах. За ургуулах гэхээр энэ түүнийг ингээд номын чанарт ургуулах, хоосон чанарт ургуулах. За үйлдэх 3 тэргүүтэн ийм дохион учруулах. Боловсролыг бол магад олж үлдээрэй гэж хэлж. За товчхондоо хэлэх юм бол ер нь бан авсан байх хэрэгтэй л гэж хэлж. За тангараг хийгээд сангаар алим буйгаан сайтар сахихад суурлаад таньцшгүй базар сад эцэгхийн нийт бусын даган сойрхлыг авах хэрэгтэй. Түүний даган сойрхол нь одоо гагц бидний төгс буянтын ёсонд байхаас өөр альж тогтсон таалалд алдаршаагүй мөн бөгөөд гитэлгэгч манзуу ширээс банчин эрдний хүртэл зөвхөн сонсголтоор дамжиж ирсэн гэж хэлж. За түүнээс банчин лувсан чойжин бээр жидшид ховлгаан авгаан данзан барилдаад хайрлсан. За тэрвэр даган сойрхлын зан үйлийг жигдэлж хайрлсан. Бенсагийн яруу дамжлага мөн гэж хэлж. За тэгээд энэ сахил сангаараа сахихад суур болгоод тэгээд базар сатын одоо банк авах хэрэгтэй болж. За түүний даган сойрхол нь бол одоо гагцхүү бидний энэ төгс буянтын ёсохоор гэлгүй ёсыг хэлж. Энэ гэлгийн одоо ёсонд бол байхаас биш одоо өөр тогтсон таалалд бол байдгүй. Тэгээд энэ одоо ёс нь бол манзуушрээс банчин эрдэнд ингээд дамжиж ирсэн. Тэгээд зөвхөн сонсголтоор дамжиж ирсэн гэж байна. Одоо ингээд нөгөө амнаас чихэнд ингээд дамжиж ирсэн гэж хэлж. За түүнийг нь банчин лувсан чойжин гэдэг юм байна. Одоо 4-р банчин баг. Бээр за жижид хувилгаан данзан пэрэнлэ гэдэг ламд хайрлж. За энэ авгаан данзан пэрэнлэ гэдэг лам болохоор даган сойрхлыг нь одоо даган сойрхлын зан үйлийг нь сайхан жигдлээд ингээд яг түгээж өгсөн нь бол Бенсагийн яруу дамжлага гэж хэлж байгаа. За энэ дээр нэг юм 2 дамжлага гараад байна. Бенсагийн энэ дамжлага саржид нэмжид буюу одоо утсан дамжлага гэдэг. За бас богд зонхоогоос их таринч гончиг яринплийг хүртэл сонсголтоор дамжсан ба за тэрбээр жанжаа дорж чанд хайрлсныг жанжаа оролби дорж даган сойрхлын хөрөнгө төдийн нэгнийг хайрлсан суурлаад туган дармаа базар бээр зан үйлийг дэглэн зохиосныг утсан дамжлагын яруу дамжлага хэмээн алдаршжээ гэж хэлж. За энэ болохоор одоо энэ нөгөө номын дамжлагууд хаанаас дамжиж ирсэн, ямар ламаар дамжиж ирсэн гэдгийг ингээд багш нар бан тавихтаа айлддаг. Тэрнтэй адилхан энэ номын яг их дамжлага нь хэнээс ахуулаад яаж дамжиж ирсэн гэдгийг мэдүүлэхийн тулд энэ дамжлагын тухай бас гаргаж. За тэгэхээр бол тэр Манчраас банчин эрднэр дамжсан нэг ёс байхан. Тэрнийг бол Бенсагийн ёс. За мөн богд зонхоос одоо их таринж гончиг яринпэл гэдэг хүнд ийм сонсголтоор дамжиж Бенсагаар дамжиж ирсэн байх. Сонсголтоор дамжиж ирсэн. За тэрвэр бол тэр гончиг яринпэлийг хэлж штэ. Тэрвэр гэхээр. За жанжаа дорж чам хайрлаа. За түүнийг нь дорж жанжаа оролбын дорж болохоор одоо даган сойрхлын хөрөнгө төдийн нэгнийг хайрлсан хөрөнгө төдийн нэг одоо хайрлсанд суурлаад тэгээд туган дармаа базар бээр зан үйлийг нь дэглэн зохиосныг бол утсан дамжлагын яруу дамжлага хэмээн алдаршжээ гэж хэлж. За саржид нямжид гэдэг нэг юм одоо дамжлага нөгөөх нь Бенса нямжид нөгөө саржид нэмдэж гэдэг. Бенса гэдэг маань болохоор бол одоо тэр Манчраас ахуулаад ингээд дамжиж ирсэн Бенса баламаар дамжиж ирснийг бол Бенса нямжид. За саржид нэмдэж гэдэг маань одоо саяны зүйлийг үлээлж. За гівч жидшидийн сурах бичигт за ягчаа гэж хэлдэг тийм ээ. Овцыг нууцлаад югүзрийн дандрал үгээ цохилдуулан их үгээ таалдан очир дашаандаа хонх барьсан байдалтай зохиосон үүнийг нийтийн даган сойрхол хэмээнч номлжээ гэж хэлж. За овцаар эцэг их дурвал бас нийт бусын ёс болохыг мэдэх хэрэгтэй. Базар сад урхан маань 2 янз байдаг. Одоо энэ номын нүүрэн дээр байгаа. За энэ болохоор бол ингээ юм тэврээгүй дангаараа байх.
За энэ бол нийтийн ёсоор бол ийм байна. Барометр дээр ингээд очир таалдаа барьсан зүүнээ ингээд хонх ташаандаа бариад жоохон юм гомгосон байдалтайгаар ийм дангаараа байдаг. Яг энэ дээр байгаа шиг. За энэ бол нийтийн ёсоор гэж хэлж байгаа. За юм твэрсэн бас байна. Ингээд өмнөө их твэрч гисэн. За тэр нь бол нийт бусынхаа гэж хэлж байгаа. За энэнийг л энэ дээр гаргаж байна да. За юм твэрхээ бол одоо нийт бусынх болчих нөө гэж хэлж байгаа. За тэр хоёр дамжилгыг тусад нь ялгасан учир нь дамжилгын ёс хоёр зүйл бий болохоос даган сойрхлын мөн чанар ялгаагүй тул хоёуланг нь олоогүй ч аль нэгийг нь олсноор болох бөгөөд дээд дамжлага туун дармаа базрын дамжлагад бенсагийн яруу дамжлагч одоо холилдсон байдаг мэт юм аа гэж хэлж. За дээр байгаа дамжлагыг бол одоо дамжлага нь ингээд тусдаа байгаа боловч тэр ингээ хоёр одоо дамжлагын ёс байгаа боловч даган сойрхлынх нь мөн чанар бол хоорондоо ялгаагүй. Аль нэгийг заавал хоёуланг нь хүртэх шаардлагагүйгээр аль нэгийг авцсан байхад бол болно гэж. Учир нь болохоор одоо энэ туган дармаа базар гэдэг ламын дамжлах тул дээр бенсагийн яруу дамжлах хүртэл одоо холилдсон дотор нь ингээд бас хоорондоо холилдсон зүйл бол байна гэж. За түүнчлэн авшиг даган сойрхлыг сайтар олсон бөгөөс өрөм бясалгах бясалгалын хөтөлбөрийг сонсох төдий бус нягт дэлгэрэнгүй судлаад бясалгалын ялгаа бүхнийг лавтаа мэдэж аваарай гэж. За авшиг гэдэг маань бол нууц тарны одоо авшиг тийм ээ бан одоо авах. За даган сойрхол гэхээр одоо энэ базарсадын даган сойрхол эдгээрийг ингээд авчихсан одоо багшаас яг ингээд хүртсэн бол гэж хэлж. За өрөм бясалгах гэхээр одоо нөгөө тарнаа бурхнаа үүсгээ тарнаа ингэж одоо тоолж өөрж бясалгах. За бясалгалын хөтөлбөр энэ номыг хэлж байгаа юм тийм ээ. Зөвхөн сонсоод өнгөрөх биш ээ. Нягт дэлгэрэнгүй судлаад бясалгалын ялгаа нь юу вэ гэдгийг одоо баттай мэдэж яваарай гэж. За анхааран авах орон. За ямар оронд одоо анхааран авах вэ гэвэл за ловон авья гараа гүвда. За даруйд хөнөөлгүй ухаарийн газар аглаг цөөрмийн хөвөө цэцэрлэг түрээлэн уурын цах за усан мөрөн уулын таг өөрийн гэр тэргүүтэн өргөөчтэй л газар болно л гэж. Хэмээсэн дагуу ухаарийн газар аглаг зэлүүд буюу өөрийн гэр тэргүүтэн аль ч оронд бүтээл хийж болно хэмээн. За базар садыг бясалгахад одоо ямар газар ингэ бясалгах вэ гэхээр хаач болно л гэж хэлж байна. Хамгийн гол нь тэр өргөөчтэй байх хэрэгтэй бясалгал одоо ямар нэгэн тийм саад болохооргүй тийм л газар байх юм бол хаач болох нь ухаарийн газарч болох нь аглаг зэлүүд хөдөө байсан ч болох нь за өөрийнхөө гэрт ч хийсэн болох нь нуурын зах уулын таг гэл ийм газруудад одоо хаач хийж болно гэж. За бясалгалын бэлтгэл нэг нэ. За бясалгалын бэлтгэл. За ямар бэлтгэл байх вэ гэхээр өөрөө бүтээл үлдэх тэр орноо сайтар цэвэрлэж үлдээд үнэнээс гарсан ариусгагч болон сайн үнэр тусаар цавдаж ариусгана. За өөрийнхөө одоо нэг бясалгал хийх гэж байгаа орноо сайхан цэвэрлэх нь. Сайхан цэвэрлээд тэгээд үнэнээс гарсан одоо 5 ийм ариусгагч 5 зүйлээд бажин аагээд улаан үнэний сүү тараг бас шээс тэгээд тос гэдэг ийм 5 юмыг найруулад гатаагаад тэгээд түүнийг ингээд нунтгалж нүдээд тэгээд ариусгагч бодисуулгаад ингээд усанд уусгаж агаад тэгээд тэрнийхэн одоо ууссан усаар ингээд омаахон гэдэг гэрмэрээ сайхан ингээд цавдалж ариусгадаг. За мөн сайн үнэрт гэхээр дивсэн гэдэг байгаа тийм ээ. Дивсэн сандуг дивсэн жүүсэн гэдэг 10 найрлагатай 6 найрлагатай гэдэг найрлага нэг юм янз байна. За тэрнийг бас тэр усандаа ч гэсэн ингээд хийж ариусгаад тэгээд цавдаж ариусна. Гэр орноод ариусгана гэж хэлж байна. За өөрийн судлаач ёслогоо зохилдуулан бэлдэнэ гэж. За ёслогоо зохилдуулан гэхээр энэ дээр бол нөгөө өмнө итгэлийн бясалгал дээр бол одоо яг суудлын модлыг бол маш тодорхой хэлээд өгсөн. Тэгэхээр яг тэр итгэлийн одоо бясалгалууга цохилдуулаад бэлтчихэд бол болох. За бурхан дахил залахад тохиромжтой өндөр наман таацуухан дахлын ширээг
За шүтээний бүтээлийг тэргүүтнээр бүтээж арга хэсэгт нь зоригдлын шүтээн базарсад бурхны хөргийг бодиттой залаарай гэж хэлж. За ингээд сайхан ширээ дахлынхан одоо ширээ бэлтгэнэ шүү. Бурхан дахлаа. Тэгээд түүнийгаа ингээд бүтээлгээр бүтээн одоо дянгав гэд хэлдэг тийм ээ. Тэрүүгээр ингээд бүтээгээд. За тэгээд ард талд нь гэж байгаа. Нөгөө дахлынхан ширээний ард талд нь бол одоо базарсадаа ингээд базарсадынхан хөргийг залах нь шүү. За хөрөг нь үл зурмал шуумал ямарч байж болох ба машид оршуулгатай нэгэн байх хэрэгтэй. 18 хэлсэн л байх хэрэгтэй. 18. Тэгээ дэрэн дээр бол зурмал байж болох нь шуумал одоо ямарч байж болно гэж хэлж. За түүний өмнө эрдний зүйлийн ариун савнд 2 устай чухал эдэл тэргүүтэн дахлыг сайн бөгөөд элбэг дэлбэг бэлтнэ гэж. За бурхнаа залчлаа бурхныхаа өмнө дахлаа бэлтэн. За базарсадын дахил болохоор бол 2 устай байх юм тийм ээ. Тэгээд тэрнийхэн сайхан одоо мөрий сариугүй дэгшгэн ингээд нэгэн шугамд бэлдээд их сайхан дийлгэр бэлтгэнэ шүү дээ. За цамтойг зан үйлийн дагуу үүсгэж дотгоны дээр баттай байрлуулж залнаа гэж. За яг нөгөө хөлөө ингээ хөл хороод одоо бяцлах юм бол гадагшаагаа гарахгүй гаднаас хүн оруулахгүй. Ингэж бяцлах гэж байгаа бол энэ цамтой тавьдаг. Цамцаа гэдэг манад одоо тухайн бяцлал хийж байгаа. Нэгдүгээрт бэлэг тамдаг, хоёрдугаарт болохоор тэр бяцлагал барцас саад байх. Барцас саадаас ахин хамгаалах, барцас саадыг арилгах одоо тийм нэг үүдний сахиус байна. За энийг нь одоо үүсгээ тэгээд уншлага номыг уншаад үүдэндээ ингээд залнаа гэж. За олон хүний хүлүүмэн за энэ чажил түүнийг чин гих зэрэг сэрэмжгүүд учруулах алгасрал бүхнийг хүчлэн дасалж төвчих шаардлагатай. Ер нь олонний хөлөөс ингээл одоо хөл ороо шууд өөрийгөө тусгаарлах. Тэгээд энэ чажлаа хамжуулна түүнийг ч одоо хийн гээд ингээд сэтгэл санаагаа зовоох тийм юм байж болохгүй гэж байгаа байхгүй. Тэгээд сэрэмжгүүд учруулах алгасрал тэр зүйлийг юусэн бүгдийг ингээд хүчлэн одоо төвчих шаардлагатай гэж. За ариун явдалд номын нөхдөдөө ариун үзлээр хандах ялангуяа өөрийн үндэсний багштай бишрэл дурдл сүжгээр тэтгэхүйд эрхэмдэн шамдаараа гэж хэлж. За ингээд номонд одоо цуг суух гэж байгаа номын нөхдөд бол ариун үзлээр хандах хэрэгтэй. Хар буруу санах. За янз бүрийн одоо хоргийн нуудлах ч гэдэг юм уу. Энэ юу бол гэдэг ингээд янз бүрийн атгах санаагаар бодох ч юм тийм байж болохгүй гэж байгаа. Тэдгээр бол одоо буйны мөрхөөж байгаа яг номын үйл хийх гэж байгаа ийм ариун явдалтай гэж бодно гэж хэлж байгаа. Тэгэл яг одоо номон суух гэж байгаа номын нөхөр надад сайхан хань болж одоо бяцлагал бүтээл хийхэд хань болж номонд одоо шамдуулж энэ хүний нөмөр нөөлгөөр би бас номын үйлээ хийж гинэ гэсэн. Ийм зөв үзлээр ариун үзлээр ханднаа гэж. За ялангуяа өөрийн үндэсний багш гэж хэлж байгаа. Язгуурын багш тийм ээ. Дэнзэн завийн лам гэж хэлдэг. Тэр багштай маа сүжиг бишрэлтэй байх хэрэгтэй. Дурдл тэгээд багшийнхаа эрдмийг ингээд дурдж явах хэрэгтэй. Дурдж санаж ачийг бас санаж явах хэрэгтэй гэж хэлж. За ингэж шамдаарай гинэ. За тэгээ бяцлаглалын дэг гэж их гатуудаа ер нь бол яг бяцлагал одоо хийх үед бол бас энэнийг бүр анхаарах хэрэгтэй. Ер нь бол нөгөө энэ иглийн үзлээс одоо иглийн бүх юм бол ингээ хордог. Санаа бодлоо хүртэл хорно. За бяцлагал хийж байгаа орноо хүртэл одоо ариун сайхан орон гэж бодно. Тэгээ бяцлаглалын тэр нөхдүүдийн одоо ариун тийм номын нөхөд гэж мэд бодохоор ийм маягаар бол одоо тэгж нөгөө бяцлаглалын дигийг бол сайн мөрдөх хэрэгтэй байна. За ер нь Нямбаны үед бол хоогод тоосыг цэвэрлэж болохгүй гэж номлодогч жил сараар суух бол тусгай зөвшөөрөлтэй тул сайтар цэвэрлэж цэвэрхэн суувал урам зоригтой байна гэж. За Нямбаны үед бол одоо тийм богинохон нямб ч юм уу тийм хийхээр бол цэвэрлэхгүй байхад бол болох нь. Гэтэл удаан хугацаагаар олон хоногоор ингээд суухаар бол цэвэрлэх хэрэгтэй гэж. За тэрэн дээр бол мягсалтай гэж хэлдэг. Одоо төв дээр нь мягсал гэж хэлдэг юм да. Монголоор бол бүр ингээд тусгай зөвшөөрөлт цэвэрлэж болно гэдэг. Тэгэхээр ингээд цэвэрхэн суух юм бол одоо урам зоригтой байна, сэтгэл санаа хүртэл өдрөг байна гэнэ.
За ням эхлэх өдөр гэж. Нөгөө нямбанд ингээд суух өдрөө орны эзний байлин одоо шавдаг драмыг хэлж. За 3% байлин гээд чаасам гэдэг байлин байдаг тийм ээ. За дотгор арилгах байлин буюу одоо гэгдэр энэ зэргийг өргөөд за сахиусан хүд сайтар бясалгаж за байвал зохиох хэрэгсэл бүгдийг бэлтгэхийн зэрэгцээ санаа бодлоон зохицлон бясалгал руугаа нэг мөр хандуулах хэрэгтэй гэж хэлж. За энэ бясалгалаа эхлэхийн одоо эхлэх өдрөө гэж хэлж байгаа. За зарим нь бол урд өдөр нь хийчихдэг. Урд оройн. Тэгээ маргааш өглөө насанд эхлээ бясалгалаа шууд хийе явчихдаг. За энэ дээр бол одоо уншлах бас номнууд байдаг. Тэгээд энэ бясалгал эхлэхээс өмнө өөрөө байрандаа сайхан байрлалцсан байх хэрэгтэй. За бясалгал шаардлагатай одоо юу гэдгийг тийм ээ хүнжил бүүгээ оос ойч аяг албагч гэдэг юм уу гэх мэтийн зүйлүүдээ ингээд аваад орчихно. За тэднийгээ бэлтчихэн бурхан сахиусаа сайхан залчихна дахил балингаа хийчихнэ. Тэгээд бүх юм ингээд зэгцэлчгээд тэгээд бали өргөх. Одоо гиг дээр чаасан шавдаг дром гэх мэт ийм одоо балин өргөж бас нэг даатгал эднэр үүсгээд тэр цамтаахон одоо үүсгэж тавьж ирэл. Ингээд урд оройн нэг ийм бэлтгэл одоо номнууд уншдаг юм. За тэгээд энэнийг одоо ингэж бэлтгэхийн зэрэгцээ санаа бодлоо бүр зэгцлээд яг бясалгал руугаа ингээд бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Одоо хоошоо санаа зовох ах уу гэрээ бодох ч гэдэг юм уу термин энэ тиймч ажил энийг ерөөсө бүгдийг шууд ордос юу ч хүм мартах одоо хүчлэн таслах. Ерөөсөө энэ бясалгал руу бүх одоо анхаарлаа оюун бодлоо энэ дээр л төвлөрүүлнэ гэж хэлж. За бясалгалын журам хэдий гатуу баримтлавч идүүгээ саатан буу өөрийн багшаа бясалгалдаа багтааж бодохгүй бас шүтэн барилдлаад хоролттой хэмээн альджээ гэж. За бясалгалын ингээд дэг их гатуу байх юм тийм ээ хэдий одоо гатуу ч гэсэн. Нөгөө бясалгал дундуур гаднаас хамаагүй хүмүүс оруулдаг. Тэгээд тэн дээр одоо энэ дээр үл яг байхгүй байгаа. За багш бол нэмж айлтахтаа юу гэж айлтсан гэхээр яг ингээд бясалгалд одоо суухад гаднаас хүмүүс оруулж болохгүй гэж одоо номлож байгаа боловч нэг энэ дээр 3 хүнийг бол ингээд тэр яг бясалгал одоо ахалж байгаа лом гэдэг тийм ээ. Тэр бясалгалыг одоо хөтлөж байгаа тэр багш ингээд дотроо бодд юм. 3 хүнийг. За тэрний хамгийн тэрүүнд нь бол заавал багшигаа бодно гэж. Багш маань хизээ нэгэн цагт одоо саатахад багшигаа одоо хүлээ багтааж бодно тэр бясалгал дотор. За тэгээд нэг эмч байх хэрэгтэй. Тэгээд нөгөөх нь бол нөгөө цамыг туслах. За ийм нэг одоо үүдээ нэг 3 хүнийг бол ингээд бясалгалдаа бол тусгай зөвшөөрөлтэй гэж бодож одоо оюу ухаандаа болгоох. За тэгээд энэ дээр бол хамгийн дөрөв багшигаа одоо бодож багшигаа бол бясалгалдаа оруулж бодох хэрэгтэй гэж. За энэ үл шүтэн барилдлагт хэрэг ингэж бодохгүй бол яхан шүтэн барилдлагт муу учраас бол заавал багшигаа бодох хэрэгтэй байна. Багш бол хизээ ингээ морилоход багшиг хүлээж авна. За термит бэлтгэл ажлын ирэмб дарааллыг номлосон хийгээд номлоогүй бүгдийг мадлан мэдээд аль ариунаар гарын авлага болгоорой гэж хэлж байгаа. За ингээ бэлтгэл зүйлүүл энэ дээр ирэмб дараалал дистрагин ингээд номлолоо. За энэ дотор номлоогүй зүйлүүд бол байгаа. Тэгвэл тэрнийхэн бодмарын зэрэг тэргүүтэй. За итгэлийн бясалгалын хөтөлбөр тэргүүтэй номнуудаас ингээд мэдэж аваад аль болох одоо яг номын 9-ний дагуу ариунаар ингэж гарын авлага болгоорой гэж хэлж байна. За ингээ өнөөдрийн хичээлийн хүрээ да. Дараагийн хичээл дээр бол 2 дахь одоо бодиттой бясалгал үйлдэх ёс орж ирнэ. Байгижэн сайгийг аваад дамбиням борэнду салжишог